За сайн байна уу манай үзэгчтэй. За тэгээд бид хоёр маань 49 дэх дугаараараа иргэн ирж байхдаа маш их баяртай байна. Тэгээд та бүхэн маань хүлээсэн бах гэж их найдаж байна. За тэгээд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За бодын буцалт ирсэн. Ямар ядраатай хоёулаа бодоор буцаж ирэх юм тий. Бодын буцалт ирсэн. Тэгээд бид хоёр ч гэсэн буцаж иргэн ирсэн. За тэгээд ер нь сүүлийн хэдэн сар нэлээд завгүй. Хувийн асуудлууд ихтэй тийм сарууд байлаа. Тэгээд та бүхнээсээ хүлцэл өчий. Ерөөсөө хүлцэл өчий. Эпизод ерөөс бичиж чадсангүй. Ер нь ямар та анхаарсан жил байл. Сар. Тэгээд ерөөсөө тэгэж подкаст руугаа шумбаж орж идсэнгүй. Уучлаарай. Тэгээд ер нь ирээдүйн 1 сар ч гэсэн бас их жоохон худалдаж магадгүй. Тэгээд тэрнээс хойшоо яг гайгүй байх гэж би яг бодож байна. За тэгээ өнөөдөр юу ч гэсэн эпизод 49 бичих чинь. За энэ дугаараараа болохоор зэрэг бит хоёр маань таны personal year буюу яг хувийн жилийн тухай ярих болно. За тэрнээс өмнө ямар ч байсан эхлээд уламжлалаа хэлчихье. За ascendant нь буюу мандалт нь хилэнцэн орд байна. За нар нь болохоор зэрэг загас байна. За тэгээ сар нь болохоор зэрэг жинлүүр байна. За тэгэхээр яг нөгөө нэг хоёр ус бол нэг агаар байна. Тэгээ саяхан болохоор зэрэг бас нөгөө сар хэрцсэн шүү дээ. Нар хэрцсэний дараа сар шүү дээ. Тий. Сар хэрцлийг харсан хүмүүс байна уу? Нэг ов улаан болсон дээ. Яг бид яг хараагүй л дээ. Зөөр зургийг л харсан. Би бол яг гараал тэнгэрloo харсан чи яг ингээ сарны ингээ нэг жоохон булан дээр нэг юм гэрэл тосцсон юм. Тэгэл алуулах тэгэл харж нүдээр харж хайлчихсан дээ. За тэгээ та бүхэн маань эдгээр саруудад маш сайн байсан гэж бодож байна. Бид хоёр бас ажил дөрвөл тавлаг уу онд минь таргангараа тарган тавтаа руу гал мол сайхан шинэлсэн үү сайхан валентинцсэн үү сайхан мартцсэн үү гэдрүүт айгүй их олон юм болжээ. За тэгээд эхэлцгээе. За хувийн жилийн талаар ерөнхий мэдээлэл та бүхэнд хүрэхэд болохоор астрологт ер нь тухайн жил нь одоо хүн бүрд ингээд одоо тооны зурхаатай хослуулан өөр одоо ямар төрлийн жил байх уу гэдэг нь ерөнхийдөө гарч ирдэг. Тийм ойлголт ер нь бол байдаг. Энийг бол ер нь personal year буюу хувийн жил гэж ер нь бол нэрлэдэг байгаа. Тэгээд life path number гэж бас яг байгаа. Тэрний талаар бас яг бид хоёр ярих байх. За life path number нь болохоор зэрэг яг өөрөө таны нөгөө төрсэн он, сар, өдрийг хооронд нь яг цифр болгоноор нэмээд тэгээд нэг тоо гаргаж ирдэг те. Одоо тэгтээ ингээ цифр болгоноор нэмээд 23 гэдэг тоо гарч байгаа юм бол 2 дээр нэмэх 3 тэнцүү 5 гээд бүр яг нэг оронтой болох хүртэл нь ер нь бол нэмдэг. Яг тэр аргыг ерөөхдөө бол ингээд ашиглалт юм аа personal year дээр. За тэгээ personal year дээр яг таны төрсэн оныг аваад оронд нь яг одоо болж байгаа он буюу яг одоо бол 2026 он шүү дээ. Тэгэхээр 2026 он болгоод яг таны төрсэн сар болон өдөр гэсэн үг. Тэгэхээр эндээс яг ингээ бодоод үзэхээр яг нэг өдөр төрсэн хүмүүс яг нэг жилд адилхан яг зүйл үзэх магадлал өндөртэй гэж ер нь бол ойлгож болно. Гэхдээ зүгээр л магадлалтай. Тийм. Тэгэхээр энэ талаар бит хоёр дэлгэрүүлж ярee. За ерөнхийдөө бол жишээ авч үзэхгүй тий. Жишээ авч үзээд ярee. Тийм. За жишээ авч үзье. За 2006 оны 12 сарын 21-нд төрсэн байлаа гэж бодлоо тий. Тэгэх юм бол 2 дээр 6-аг нэмээд 1-ийг нэмээд 2-ыг нэмээд 2-ыг нэмээд 1-ийг нэмнэ гэсэн үг. Тэгэхээр 8 тэнгүүдээ артлал нь 3 болоод 3 болж байгаа. Тэгэхээр 11 дээр 3-ыг нэмээд 14, 1 дээр 4-ыг нэмээд 5 гэсэн үг. Ойлгож байна уу? Тэгэхээр ер нь бол яг бүх ингээд цифруудыг салгаж үзээд бүгдийн хооронд нь нэмээд тэр гарсан тоон 11 л гарч байгаа юм бол үлдээн. Тэгээд 11-ээс өөр гарч байгаа юм бол бусдын бүгдийг яг ингээд хураана гэсэн үг. Дахиад хураагаад нэг цифртэй болгоно гэж
ойлгож болно. Тэгэхээр та бүхэн минь өөрийнхөө төрсөн өдрийг яг ингэ бичиж агаад те гаргаад үзээрэй. Тэгээд саяных бол яг өөрөө яг live path number байла. Тэгээд энэ хүн болохоор зэрэг 2026 онд ямар байх юм бэ гэсэн чинь 2026 1221 гээд үзэх юм бол 226 буюу 10 тэгээд 33 буюу 13 дээр 3-ыг нэмээ 16. Тэгэхээр энэ хүн маань 7-гийн товтой жил нь болж гинэ гэж ойлгож байна. Тэгээд та бүхэн өөрийгөө бодоод үзээрэй. За би өөрийгөө бодож тээ. Хэлэхгүй бодчихъя. За ямар ч гэсэн 2026 гэдэг чинь 4 10 1 гэсэн үг те. Тийм үү төрсөн сараа нэмээд. Чиний 7 аа. Тийм биш 7 юм байна. Аха. Тийм ээ. 7-ны жил орж байгаа байна. 7-ны жил орж байна. Тийм. За. Тэгээд ерөөхдөө бол та хэд маань ингэж бодсон байх. Одоо шууд personal year буюу яг хувийн жил рүү орцгоё. За хэрвээ таны personal year чинь 1 гэж гарсан бол тээ. За нэгийн товтой жил нь ямар түлхүүр хөвгтэй байдаг вэ гэвэл шин эхлэл гэдэг түлхүүр хөвгтэй. Угаасаа 1 гэхэлэр бүх зүйл шинээр эхэлж идэг шүү дээ, тэ. Нэгээс бүх зүйл эхэлдэг гэж ярьдаг. За тэгээд хэрвээ ийм байх юм бол танд маш их ганцаардмал мэдрэмж төрөх юм байна. Шин найз нөхөд олоход ер нь бол нэлээд хэцүү. Одоогийн нөхөрлөл найз нөхөд чинь асуудал үүсч магадгүй. Зарим найзуудтайгаа харьцаа болох ч юм уу те. Эсвэл яг ингээд дөлөх ч юм уу нэг тиймэрхүү үйлдэл үзүүлж магадгүй яг та өөрөө. За тэгээд хувийн 1-р жил нь бие даасан байдал шинэ эхлэл боломжуудыг илэрхийлдэг юм байна. Энэ жил нь яг бусдын хүлээлтэд биш яг өөрийн хүслээр өөрийн хүлээлтэд тааруулж юмсыг хийж эхлэх хэрэгтэй байдаг. Ер нь бол тэгж эхлэх магадлал өндөртэй. За тэгээд ганцаараа байж сураагүй, чаддаггүй хүмүүсийн хувьд энэ жил нэлээд хэцүү байж магадгүй. Яагаад гэвэл бүх зүйлийг ганцаараа хийх шаардлагатай болно. Яг өмнө нь дандаа ингээ найзуудтайгаа хамт ямар нэгэн шийдвэр гаргадаг байсан бол яг одоо та өөрөө шийдвэр гаргана. Эсвэл гэр бүлээсээ хамааралтай байсан гэр бүл чинь тодорхой хэмжээгээр шийдвэр гаргалт ерөнхийдөө ирээдүйд чинь нөлөөлдөг байсан бол энэ 1-р жилийн хувийн жилтэй хүмүүс бол ерөнхийдөө л бие дагаад өөрийнхөө амьдралыг өөрөө мэдчих эхлэхийг суралцсан. Тэгээд тэрнийхээ хажуугаар бие дааж авах учраас жоохон ганцаардаж өөртөө цаг гаргах хэрэгтэй болно гэсэн үг юм байна. Тийм. За тэгээд энэ жил нь яг өөрөө бие даасан байдалд илүү их тэмүүлэх жил юм аа. За тэгээд хэрвээ энийг сонсож байгаа хүмүүсийн дунд үерхдэг хүмүүс байх юм бол те нөгөө таны үерхэж байгаа хүн чинь жоохон хаягдцсан ч юм уу те нэг юм игнорлогдсон те үл тоогдсон холтцсон хүндийрсэн юм шиг тийм мэдрэмж юу нь бол төхөрнө яг тэр хүнд. Тэгэхээр ерөөхдөө бол яг та өөрийнхөө тэр нөгөө үерхэж байгаа хүний жоохон анхаарах хэрэгтэй шүү гэж энэ дээр бол зөвлөгөө өгч байгаа юм байлээ. За тэгээд энэ жил нь яг хүнийг бие даасан болоход туслах учраас зарим хүмүүс яг өөрийн мэдлэгөө ганцаардлаг хүснэ. Яг яагаад ч юм цаанаасаа ингээ ганцаардлаг хүснэ. Одоо өмнө нь ажиллаа тараа заавал найзтайгаа уулзаад тэ юм ярьж идэг байсан бол одоо бол дандаа гэрлүүгээл зүглээл гав ганцаархнаа байхыг илүү одоо хичээнэ гэсэн үг. Эсвэл яг ингээд өмнө нь дандаа яг хостойгоо хамт байдаг байсан бол тэ яг ингээд хостойгоо одоо бичих нь багасах, уулзах нь багасах ч юм уу нэг хөндөө ирэх тийм байдал ер нь бол хүрнэ. За тэгээд гэр бүлийн хувьд ч гэсэн ер нь бол тийм байна гэсэн үг. Ер нь ганцаардал гэдэг ер нь бол нэлээд ингээд том түлхүүрэг болчихж байгаа шүү дээ, тэ. Тэгээд ер нь бол яг хүн бүр өөр байгаа учраас яг мэдээж хүн бүрт яг энэ жил өөр үйлчилж таарна л та. За зарим хүмүүсийн хувьд болохоор зэрэг энэ жил илүү шийдэмгий болдог. Одоо хүнээс хамааралтай байдаг хүмүүсийн хувьд гэсэн үг шүү дээ. Хүнээс хамаарал би одоо энийг яаж хийдэг вэ? Энийг яах вэ? Энийг авчих уу? Ингээ хүтихгүй гэдэг ингээ дандаа ингэж тэгж асуудаг байсан бол ерөөсөө тэгж асуух хүн чи ерөөсөө байхгүй болоод яг та өөрөө бүх шийдвэрээ өөрөө гаргаад үнэхээр шийдэмгий болно гэсэн үг. Бүх хариуцлагыг тань дээр өөртөө чинь нуруунд дээр чинь ирнэ.
За тэгээ зарим хүмүүс нь болохоор зэрэг өөрийнхөө төлөө илүү дуурч чаддаг болно гэсэн үг. Одоо хүндээ үерхчээдэг бол л да одоо нөгөө introvert extrovert гэдэг шүү дээ. Тэгээ бороо захиалга өгсөн чи яг ингээд захиалга өгсөн чи бороо захиалга ирээд тэгээд нөгөө нэг ингээд өмнөөс нь дуурдаг мим байдэн шүү дээ. Ингээд тэрэн шиг таны төлөө тэгж дуурдаг тийм extrovert хүн байхгүй болно гэсэн үг. Тэгэхээр ингээд өөрөө л яг энэ захиалга буруу байна гэд өөрийнхөө төлөө өөрөө дуурч чаддаг болно гэсэн үг юм л да. Энэ жил ч гэсэн ер нь бол эерэг тал байгаа. Эерэг тал нь юу вэ гэвэл шинэ эхлэл, шинэ төлөвлөгөөр дүүрэн байж болно. Тэгээд 9-ийн тодор жилд ер нь бол хүн маш их хариуцлага өндөртэй байсан бол тэр хариуцлагаас жоохон ангижрах те зөвхөн өөрийгөө бодож өөрийнхөө хариуцлагыг ингэж үүрэх тийм одоо жил гэсэн үг л дээ. За тэгээд яруу нэгэн тодорхой зорилго тавьсан болвол тэр зорилгодоо маш олон жил ингээ хичээсэн хүмүүс байгаа шүү дээ. Тийм байх юм бол яг нэгэн тодор жилд сансандаа хүрт юм байна. За тэгээд тушаал дэвших, амьдралын нөхцөл сайжрах зэрэг үйл явдал тохиолдож болно. Бүх зүйл шинээр эхэлж байгаа учраас. За тэгээд танд маш чухал хүнтэй уулзаж магадгүй шинээр. Гэхдээ энэ нь яг ингээд нөгөө романтик биш л дээ. Амьдралыг чинь нэлээд сайжруулах тийм чухал хүнтэй уулзах магадлал өндөртэй. Тэгээд романтик харилцаа бол биш. Яагаад гэвэл яг 2 6 11-ийн тодор жилд илүү хайр дурлал болт юм байна. Синглчүүдээ. За одоо 2-ын тодор жил рүү орцгоё. За тийм. За 2-ын тодор жил болохоор ерөнхий сэдв нь болохоор хөгжил дэвшил. За тэгээ хамтын ажиллагаа болон хүлээлт гэсэн ийм сэдвүүдийг хамарсан ийм жил байх нь. За тэгэхээр хэрвээ таны хувийн жил 2 гэж буудсан бол энэ жил бол та мэдээж харилцаа албаа. За сая мөн дурдсанчлан хайр дурлалын жил байх боломжтой. Тэгэхээр ямар нэгэн харилцаа эхлүүлэхэд ер нь бол маш тохиромжтой жилээ гэж үзэж болно. За тэгээд энэ жил нь ердийнхөөс илүү амархан найз нөхөдтэй болно. За тэгээд ерөнхийдөө бусдтай илүү одоо учраа амархан олж чадах тийм жил. Өөрсдийн мэдрэмж одоо төрж байгаа мэдрэмж болон өдөр тутмын зүйлсээ бусдтай хуваалцахад ер нь бол маш сайн жил. Тэгэхээр 1-р жил чинь улбаалаад 2-р жил гингээл жилээсээ улбаалаад ер нь л явна шүү дээ. 1-р жилд хэр их хэмжээний өөртөө ажил бий даасан байж чадна. Тэр хэмжээгээрээ 2-р жил рүү ороод ингээд хамтын ажиллагаа бусдтай ингээд нээлттэй болж ирээд 1-р жилдээ өөрийгөө илүү таниад өөрийнхөө төлөө дуурцараад ерөнхийдөө хүсэл сонирхлоо илэрхийлээ сурчих юм бол 2-р жилдээ хинтээ нөхөрлөхгүй вэ? Эсвэл хинтээ ямар яриа өрнөлөх вэ гэдэг дээр илүү өөрийгөө таньж мэддэг болоод ирэхээр хүмүүстэй илүү танилцаад тий шинэ зорилгынхон дагуу хүмүүстэй уулзах ч юм уу тий тэгж бас болж байгаа. Тэгэхээр энэ жил илүү өөрийгөө ингээд нэгээд бусдтай харилцаа холбоо тогтоож байгаа ийм жил байгаа. За тэгтээ энэ жилээс юу нь бол стресс танд бас их нөлөөлж болно. Хүмүүстэй харилцаал стресстэй болж байна. Шууд 2-р жилээс нь стресс байгаад юм лээ. Стресс юу нь бол нэлийн нөлөөлөх боломжтой учраас жижиг стресс гэсэн юу нь бол нэлийн нөлөөлнө гэсэн үг шүү дээ. Маш тэнцвэрийг бариад стрессээ ихтүүлэхгүйгээр гадагшлуулаарэ. Тийм зөв гадагшлуулж юу нь бол сурахыг ирэмэлцэх хэрэгтэй. Тэнцвэрээ барьж чадахгүйгээс болоод та ямар нэгэн байдлаар өвдөх те мэдрэлийн ядаргаанд орох хит уур бухимдлаас олж байгаа гэж байнгын стресс сэтгэл санаа төвшөлтэй болох ч юм уу тиймэрхүү зүйл илэрч магадгүй учраас стрессээ тайлах гоё хобби те тийм зүйл орлоорэ тэгээд бас те хүмүүстэй бас гоё юм яриад стрессээ тайлбарлаа шүү дээ ууж буугаад. За тэгээд энийгээ дагаад та энэ 2-р жилд бол ер нь нэлийн хүмүүстэй хамтран ажиллах хүсэлтэй болно. 1-р жилд та шинэ юм ихлүүлэхээр зорж төлөвлөгөө гаргасан бол мэдээж нэг зүйлийг 100% өөрөө ганцаараа хийнэ гэдэг бол маш хэцүү. Тийм болохоор тань яалтчгүй тэрэн дээр чи хамтарч орж ирэх хүмүүс хэрэгтэй болно гэсэн үг. Тэгэхээр бусдтай хамтардаг мэдлэг чадвараараа тусалж чадах тэр хүмүүстэй харилцаж болно гэсэн үг. За тэгээд мэдээж харилцаа холбоог зам чин энэ жил таны хувьд бол илүү өөрийгөө ойлгоно. Бусдаас өөрийгөө бас харна. Өөрөө ч гэсэн бусдад ойлгоцсон гэсэн мэдрэмжийг авнаа.
За тэгээд 1-р жилд мэдээж гарч ирсэн тэр санаануудаа болон шинээр гаргаж ирсэн одоо шинэ сайкл эхэлж штэ шинэ цикл эхэлж байна. Тэнд эхлүүлсэн тэр зүйлээ цааш нь хөгжүүлээд явах алхам хийх ёстой жил гэсэн. Тэгэхээр 1-р жил тань тохиож байгаа бол шинэ санаагаа гарга, төлөвөө гарга, ирээдүг нь хар. Одоо жишээл подкаст эхлэх гэвэл юуны талаар ярих уу гэдэг санаагаа 1-р жилдээ олж болно штэ. А би ч ерөнхийдөө ийм юмны талаар сайн мэддэм биш тий. Энийг энэ мэдлэгийг хуваалцъя гэж ивэл за бас бүтэн жил хүлээгээд байгаа ч гэсэн тий. Гэхдээ яг үнэхээр тайминг одоо нөгөө нэг цаг хугацаанд таарч ивэл 2-р жилдээ үнэхээр бас эхэлж болно штэ тий. Хүн амьтантай танилцаад би нэр ийм юмны подкаст хийж чадсангууд хөөх би ч гэсэн тийм юмны талаар яриж удаа. Соёлын нэгэд подкаст нэх үү. Гэхдээ гих мэтлэн юу нь бол зүйлс ургаж эхэлнэ гэсэн. Тэгэхээр энэ жил тэр санаанууд дахиулаад боломжуудыг ашиглах жилээ гэсэн үг шүү. За тэгээд ер нь бол нэлээд олон хүмүүс үрд чинь туслах тийм жил гэсэн үг шүү дээ. Ганцаараа байсан. Юу тарин түүнийгээ хураана гэдэг шиг тий. Үр нь ургаж эхэлж байна л гэсэн. Тэгэхээр сайн услаад наранд гаргаад байл гэсэн. Өнгөж ингэ соёолж эхэлж байна гэсэн үг шүү дээ. Тэгээ яг өнгөрсөн жил шиг ганцаарч мэдрэмж мэдрэхгүй гэсэн үг. Яг хүмүүстэй илүү та өөрөө ингээд цаанаасаа нээлттэй болчихно гэж ойлгож болно. За тэгээд илүү тайван жил болно гинэ 1-р жилээс илүү. За тэгээд шинэ хайр дурлалын харилцаа эхлүүлсэн бол тэр хүмүүстэйгээ гоё харилцаа холбогдогдоод бас гоё хүн анзаардахгүй болоод эхлэн штэ. Тэгээ өөрийгөө ч ойлгоод бусдад ч ойлгодоод нэг гоё байх жил болов гэж харж байна. За тэгээ энтэд нэг юм хэлэхэд яг одоо танд өөр жил одоо жишээл 6 дугаар жил тохиож иж болъё гэж үзье. Тэгвэл та ядаж те энэ жилээсээ 5 жилийн өмнөхөр хараад тэгэхээр 5 жилийн өмнө нэхэр 1-р жил чинь одоо 21 онд тохиож исэн байж болно шүү дээ. Тэгэхээр 21 онд та юу хийсэн бэ гэдэг бас эргээд харахад зүгээр 21 онд ер нь 1-р жил маань тохиолж хаад ямар үйл явдал болж исэн болоо. Тэгээ тэрэндээ холбоотой би 22 онд юу лээ. Тэгээ 23 онд ялаа. Гэнгийн ер нь бол харуул нэлийн одоо матч одоо таарах зүйл байж бас магадгүй. Энд чинь нөгөө цикл болохоор яг нэг зүйл одоо эхэлсэн. Дахиад ингээл эргэлдээл тойроод байгаа болохоор яг ингээ адилхан зүйл жоохон тохиолдох магадлал өндөртэй. Яг адилхан жил байна гэж байхгүй шүү дээ угаасаа. Гэхдээ ер нь бол ингээ адилхан зүйлс тохиолдох магадлал өндөртэй байдаг гэж ойлгож байна. Тэгэхээр 1-р жил таны хувьд 21 онд өнгөрч исэн бол бүр өмнөх 1-р жил нь одоо жишээл хэд онд байж болох тий 2012. Тий. Тэр хавцаа бас яаж илаа. Тэг хүүхдээсэн бол санахгүй л тайсан. Тий. Тэгэхээр бас тэгж харж байна шүү. За одоо 3 дугаар жил рүүгээ орцгоор хэрвээ таны жил 3 угарсан бол амар тэгэж нээз үрэлт хэлнэ. Супер хэлнэ. Аха. Одоо болохоор зэрэг яг 2 дээрээ яг ингээд те хайр олцсон байгаа юм шиг байна те. Одоо 3 дээрээ илүү ингээд олон найзтай болно гэсэн үг юм байна. Одоо 20-ийн гэрчүүдээ олох юм шиг байна. За зүгээр жоок байла. За бүтээлч байдал нэмэгдэнэ. Ер нь бол 3 дугаар жил нь яг өөрөө харилцаа холбоо суралцах хобби зэргийн жил юм аа. Энэ жил харилцаа холбоо хийхин чухал болно. Яг өөрийн оюун санаа чинь нэлээд чухал болж ирэх жил гэсэн үг л дээ. Тийм учраас яг оюун санаа, тархиа маш сайн амраах хэрэгтэй тийм жил байт юм байна. Хэрвээ амраахгүй байх юм бол угаасаа стресстэн. Стресст юм бол яах вэ? Уур уцаартай болно. Юм хитрхи шүүмжлэн, жижигхэн зүйл уур ингээд бохинд нь тийм болно. Эсвэл муухай зүудлэх, эсвэл бүр ингээд нойр гүдчихэж магадгүй. Оюун ухаанаас амрах хэрэгтэй юм байна. За тэгээд энэ жил нь яг өөрөө өдөр тутмын зүйлсээ бодохоос илүүтэйгээр оюун ухааны төсөөллөө ашиглаад шин содон санаа бодож болох тийм жил юм аа. Ер нь бол тийм одоо шин санаа, соргог зүйлстэй тийм зүйлсээ ингээд таны толгойд яг өөрөө ирэхгүй орж ирж магадгүй тэгмүү тэрийгэ бичиж авах хэрэгтэй гэсэн үг. За тэгээд хамгийн чухал нь болохоор зэрэг өнгөрсөн шийдэгдээгүй үлдсэн асуудал нөхцөл байдал дахин сэтрэн гарч ирнэ гэж байгаа юм. Тэгээд
энэ жил одоо өнгөрсөн харилцаа холбоогүй удсан хүнтэйгээ дахин таарах эсвэл дахин харилцах магадлал ихтэй. Тэгэхээр одоо хамаатан садан байдаг ч юм уу те удаан хугацаанд уулзаж ярилцаагүй хамаатан садан эсвэл бүр ингээд за ээж аав гэдэг ч юм уу ах дүүнэр найз нөхөд эсвэл бүр яг экс ч юм уу те энэ хүмүүс чинь дахиж гарч ирнэ гэсэн үг. Хэрвээ ингээд тэр хүмүүсийн хооронд шийдэгдээгүй асуудал байх юм бол дахиад гарч ирнэ гэсэн үг. Тэр шийдэгдээгүй асуудлаа шийдэхийн тулд гарч ирж байгаа учраас харилцаа холбоогоороо шийдэх хэрэгтэй, ярилцах хэрэгтэй, сонсох хэрэгтэй, бие бинийг ойлгох хэрэгтэй гэсэн үг. Тэгээ ер нь бол яг X чинь буцаж гарч ирнэ гэсэн үг. Яг арай гэж ингээд look back гэх. single байж байгаа. За нэг хүнтэй ирэхэд гэ 2 дугаар жил дээр үерхсэн чинь 3 дугаар жил дээр нэг X нь хаа гэж. Тэгээ энэ үед эргэж харж л болохгүй. Тэгэхээр ер нь бол одоо нөгөө нэг ихлүүлээд явж исэн зүйл чинь 2-4 жинлээд байж итэл хүн чинь 3 дугаар жилээс нэх асуудал гарч ирээл те. Шинэ юм ихлүүлэх гэсэн асуудал гарч ирээл өнгөрсөн бодогдол би өнгөрсөндөө юу хийлээ, юу бодлоо хинтээ нийллээ. Миний найз байлаа гэж бодоод эргэж хардаг ч юм уу те. Тэгээд эргээд хараад бодоход шийдээгүйсэн асуудлууд гарч ирнэ гэж юм тий. Тэгэхээр одоо мэдээж л цаашаа явахын тулд шийдээгүй байсан асуудлаа эцэслэхээс ураар байхгүй. Тэгэхээр энэ жил тэр одоо ямар нэгэн үлдсэн тийм асуудлууд байх юм бол тэднэрийгээ сайхан шийдээд яг 1-р жилд эхлүүлсэн тэр шин санаа, шин циклээ цааш нь гоё ингээд цэвэрлээд давж явах. Дундын үе шиг гэж би ер нь л харж байна. Гэхдээ ер нь бол харилцаа холбоо гэж байгаа учраас яг бус хүмүүстэй харилцаа холбоогоороо илүү ингээд ярилцах, тэнгүүдээ бас яг өргөжинд хэлэх гэсэн үг. Найзын хүрээлэл, танилын хүрээлэлээ өргөжинд хэлэх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр яг 1 дээр ихлүүлсэн 2 дээр ингээд тэр нь соёосон байх юм бол 3 дээр яг тэр соёосон зүйлийгээ илүү сайн услахын тулд өөр тусалцаа хайж байгаа гэсэн үг. За тэгээд яг 3 дугаар жил нь яг өөрөө оюун ухааны жил гэж ярьж байгаа учраас яг суралцахад хамгийн их тохиромжтой жил байт юм байна. Яг энэ үед оюун ухаан яг ингээ оргилдоо хүрдэг. Тийм болохоор яг ингээ суралцах, одоо шинэ зүйл суралцах ч юм уу те хийс сурах, эсвэл гадаадд суралцаж эхлэх ч юм уу, эсвэл яг дотооддоо сурах. Тэг ингээ тэх юм бол яг тухайн хүн маш сайн сурна. Бүр ингээ дурлаж сурна гэсэн үг л дээ. Тэгэхээр яг 3 тод жилдээ одоо мастер гэдэг ч юм уу, бакалавр гэдэг ч юм уу, их сургууль юу гэдгийг тэр бүх зүйлсийг ингээд сурах хэрэгтэй гэсэн. Оюун ухааны урт чадвар бас ингээд сурах хэрэгтэй. Оюун ухааны хувьд өөрийгөө дараагийн төвшөнд гаргаж ил. За 4-р жил рүү орцгоо. За тийм ээ. За 4-р жил нь орж байгаа хүмүүс, жил орж байгаа хүмүүс. За энэ жил болохоор ерөнхийдөө шаргуу хөдөлмөрлөнөө. Тэгтээ энэ нь удаан боловч маш тогтвортой ахиц дэвшлийг танд авчрахаар ийм жил байна гэсэн үг. За энэ 4-р жил бол бие бэлтрийн хувьд бол маш идэвхтэй үе гэсэн үг. Тэгэхээр энэ жил ер нь биеийн эрч хүч болон одоо тэр энерги маш их байх учраас энэ эрч хүчээ ерөнхийдөө гоё тэнцвэртэй зарцуулах хэрэгтэй гэсэн үг. Өнгөрсөн жил чинь оюун ухаан тарих нэлийн ажиллаа шүү дээ. Тэгвэл энэ жил одоо биеэ сайхан хөгжүүлдэг. Фитнес явцгаая. Йог хийцгээе. Пилатес тавья, сэлий, спорт хий, теннис спиннинг явъя. Тийм, спиннинг явъя. Гүү юм уу гэж. Гүү, уулан талхий, марафонд оролцъё, тэ? Юу байна одоо тийшээ л одоо дайраад эрч хүчээ ашиглах тийм сайхан жил гэж бол харж байна. За тэгээд одоо нөгөө нэг ажил амьдралаа тэнцвэржүүлнэ гэдэг шиг дагаад хитэх ажиллах хэрэггүй тий эрч хүчтэй байна гэж хитэх ажиллаад авах хэрэггүй. Ингвэс өвднө. Тий өвдөж одоо яах вэ тий. Ер нь бол өвдөхгүй л амьдрах хэрэгтэй байна шүү дээ хэдүүлээ чаа. Тий. За тэгээд энэ жил ерөнхийдөө энэ жил орж байгаа хүмүүс маань болохоор хитэх ажиллах гад байна гэж ер нь бол хэлж байна. Тийм 4-р жил. Тэгэхээр хит ажлынхаа хажуугаар өөрийнхөө стрессийг тайлаад
гоё тэнцвэртэй л байх хэрэгтэй. Ер нь бол аливаа юмд баланс гэдэг зүйл амар чухал шүү дээ тий. Нэг юм хитрхий дүүл гэж юмны тунгийг хитүүлэх хэцүү, багтуулах хэцүү, яг л тунгийн тааруулах яг эрүүл байдаг шиг. Тэгэхээр яг энэ дээр анхаарах хэрэгтэй. Гэтэ хамгийн гол нь тэр хүмүүсийг өөрөө их ажиллаад байгаагаа ч анзаардаг. Тэр нь бас яг ингэ жоохон дутагдaltaй. Их ажиллана гэдэг юу нь бол чи юу гэж ойлгодог вэ? Яг яавал их ажиллана гэж боддог. Миний бодлоор яг ингээд за 9-6-гийн хооронд ажилладаг байлаа гэхэд ажил нь 9-өөс эхлэхгүй арай нэг 8-аас за 8:30-аас ч юм уу тий ноутбук нээгээд компьютер нээгээд суудаг ч юм уу. Тэгснээ 6 даяг тарахгүй ингээд 7 хүртэл ажиллах ингээд суугаад. Тэгээ тэр хооронд чи ингээд ямар ч хөдөлгөөн байхгүй байгаа. За жишээлбэл 9-6 хооронд сууж ажилладаг хүмүүс. Компьютерийн ард суудаг хүмүүс гэд бодонгууд хөдөлгөөн байхгүй. Тийм болохоор хит их ажиллана гэдэг чинь тухайн ажиллах цагтаа л маш үр дүнтэй ажиллаад элдв сатааруулах зүйлсээс холдоод бусад цагт нь яг өөртөө чанартай цаг л гаргах хэрэгтэй л гэж би ер нь л хараад байгаа. Хит их ажиллах ерөөхдөө бол яг миний бодлоор бүр юм итгэж ингээд зай гардаггүй. Бүр ингээд баг шөнийн 2 3 4 хүртэл бас ингээд суух. Тийм үү ер нь бол. Тэг хамгийн гол нь яг ингээд хит их ажиллах гэдэг нь шөнийн 3 4 хүртэл суучгаар бүр сүултээ тарих ажиллах болчдөг. Тэгсэн ч гэсэн яг ингээд заа хийх юм амар их байгаад байдаг. Тэг бүр ингээд хийхээс өөрөө аргагүй болоод байдаг. Ингээд тэр ингээд нөхцөл байдлыг би ингээд хитэр хийх ажиллах гэж юм л хэлэндээ. Ер нь бол яг хангалттай сайн нойр авчдаггүй, хангалттай сайн хоолоо идчихдаггүй, хангалттай сайн бус одоо жаргалтай болгодог зүйлдээ цаг зарцуулж чадахгүй байвал энэ нь хит их ажиллах гэж ойлгож болно. Тэгэхээр ингээд ажилласаа ингээд заримдаа ингээд ямар ч тийж таашаал авчдаггүй юм бол бас яг ингээд burnout болдог модлог гэдэг чинь шүү дээ. Энэ бас яг ингээд заримдаа хит их ажилласантай холбоотой байдаг гэж магадгүй гэж би бас бодоод идэв. За тэгээд 4-5 жилд яг яаруу шийдвэр гаргах хэрэггүй байдаг. Ягаад гэвэл энэ жил нь яг хязгаарлалт, уур бухимдал зэргийг одоо ихээр мэдрүүлэх болохоор яг ингээд аливаа зүйлийг хийхдээ те алхам тутамдаа л ингээд бэрхшээлтэй ингээд сулгараал байгаа учраас ингээд залхаад тэрнээсээ за ингээд амар хялбар хурдан аргыг сонгоё гэд ингээд тэрийг сонгоснороо буруудчихдаг. Тийм жил байх болно гэд ер нь бол тэгж байгаа юм. Тэгэхээр яарч өдөр ерөөсөө гаргаж болохгүй. Тэгээ аюулгүй байдал ерөөд бол маш чухал гэж ойлгох болно яг энэ жил. Яг өөрийн болон ойр дотны хүмүүсийн ирээдүйн талаар илүү их боддог. Тэгээд үүний үр дүнд нь болохоор зэрэг яг өмнөхөөсөө ч илүү юмсыг өрчлөн төлөвлөж чаддаг, юмсыг өрчлөн харж чаддаг. Ер нь бол тийм болно гэсэн үг л дээ. Тэгээд яг 4-5 жилд яг хүмүүсийг гэрлүүгээ илүү ингээд нөгөө нэг тэмүүлэх хүсэлтэй байт юм байна. За нэг дээр болохоор зэрэг яасан яг өөрөлөө ингээд төвлөрч исэн. Хоёр дээр болохоор зэрэг за хайр дурлал гээд 3 дээр ингээд найз нөхөр гэж исэн болвол 4 дээрээ гэр бүл гээд. Гэр бүл рүүгээ илүү төвлөрд юм байна. За тэгээ гэр эмтэй байж байгаас шалтгаалаад 4 чинь одоо баг зэрэг астрологийн хаусуудтай ч юм уу ингээ холбогдоод байгаа хгүй тий. Тэнгүүт ингээ үл хөдлөх хөрөнгө худалдаж авах юм бол нэлийн таатай жил болон хөрөнгө оруулалт хийхэд ер нь нэлийн тохиромжтой жил болж байгаа. Тий. Тэгээ энэ жилийн 4 жилийн хүмүүс яг өөртөө нэлийн ихтгэлгүй байдлыг илүү мэдэрч магадгүй. Insecure. Тийм. Ер нь бол өөртөө илүү ингээд эргэлзэх тийм жил гэсэн үг л дээ. Тийм болохоор яг ингээ хэрвээ таны найз чинь 4-5 жилдээ байх юм бол та ингээд дэмжлэг, урам зориг айгүй өгөх хэрэгтэй. Ягаад гэвэл яг тэр хүнд айгүй ингээд дутагдчих магадгүй. Тэгэхээр ингээд чи ингээд сайн штэ, чи ингээд мундаг чи айгүй их ажиллаж чи яг одоо ингээд жоохон амраад үзье. Хоёлаа ингээд уулзсан гэдэг ч юм уу те. Хоёлаа ингээд гоё паркер алхах гэдэг ч юм уу те. Ингээд яг ингээд өөрөө нь хийх дуртай зүйлсийг нь хэлээд ингээд ямарваа нэгэн тэр ингээд байж байгаа тэр амар их ажиллаас нь жоохон салга. Яг л тэр хүмүүсийг ингээд хичлээд байгаа яг өөрөө мэдхгүй байгаа гэсэн үг л те. Тэгээд яг ингээд энэ хүмүүс нь илүү ажилдаа төвлөрч байгаа учраас яг өөрийгөө гаргаж байгаа амжилтыг ерөөсөө
мэдхгүй анзаарч харж чадахгүй байх боломж ихтэй. Яг ингээд ажил гэсээр агаад яг ингээд яг юу хийж бүтээснээ ерөөсөө олж харж чадахгүй байгаа гэсэн үг. Яг нэг л их ажиллаад байдаг. Тэг нэг мэдхэд л ингээд би яалтцсан тий. Мөрөв болцсон. Хараа модцсон. Байвал бас амар сонь шүү дээ. Тэгэл ингээл амар хийж ажиллаж байгаа л халтхан хугацаанд ингээл хүн найзуудтайгаа уулзаал гоё ингээл ярьж хөрөөл нэгэлдэл суугаал тий. Тэгэхэд бас хүн ч бас сэтгэл сэргийл явчихчих тий. Тэр жоохон их ажиллах гээд байгаа. Ер нь амар суус үе байгаа бүр ингээд амралт жаах. Зайг усууж бодсон үе байгаа. Тэгээд яг хав эргээ харангуут ингээд амарлаг ингээд ажилтсан мөртлөө. Илүү цаг суусан басна бодгоор тасгал хийж амжаагүй байгаад жоохон ингээд сэтгэлээр хандаад байдаг байхгүй. Гэл одоо ингээд буцаал хөдөлгөөнгүй амьдралд орлоо гэж бодлоо. За энэ яг би ч яг. За тэгээд ер нь бол 4-ийн доод жил маш их зүйлийг хийж болно. Яг тийм болохоор маш их амжилт авчирна гэсэн үг шүү дээ. Ингээд хүрсэн бүхэнд чинь амжилт авчрах болохоор маш их зүйл хийж болохоор яг тэр бүх зүйлсүүдээ яар шийдвэр гарахгүйгээр одоо ингээд маш хурдан хийчих гээд ингээд салгардуулахгүйгээр чин сэтгэлсээ хийгээрээ. За тэгээд хэдих ажиллах юм бол яг мэдрэлийн хорцотмол байдал үүсээд бие махбодын өвчин үүсч магадгүй шүү гэж байгаа. За тэгээд энэ жил ер нь бол маш их юм тайван байх хэрэгтэй. Яг маш их ингээд ажиллаад байгаа шүү дээ. Тийм ч гэсэн ер нь бол яг өөрийнхөө сэтгэл зүйн нэлээд тайван байх хэрэгтэй гэсэн үг. За 5 дугаар жил рүү орцгоё. За 5 дугаар жил. За 5 дугаар жил нь яг өөрөө нэг л үгээр илэрхий. За 2 үгээр илэрхийлэгдэнэ. Энэ бол эрх чөлөө. Freedom. Эрхээс I want to break free. За тэгээд ер нь бол 4-ийн тодоо жилд маш их юм хязгаарлалт, бэрхшээл тулгарч исэн бол тэр бүх зүйлс чинь яг чөлөөлөгднө. Өөрчлөлт авчирнаа. Гатсан шийдвэрлэгдэж чадахгүй байсан зүйлсээс ангиж ирнэ. Амар тий. Тэгээд танд болохоор зэрэг дотоод болон одоо гадаад гэсэн зүйл байгаа шүү дээ. Inner болон outer буюу яг ингэ таны хувь хүн. За гадаад зүйлс ч юм болохоор зэрэг за харилцаа холбоо, найз нөхөд тий. Тэр бүх зүйлсүүд чи ерөөхдөө бол маш их юм өөрчлөлт гарч ирнэ гэж байна. Ер нь хувь хүн дотоодоосоо ч гадаадасаа ч өөрчлөгднө гэж ойлгож байна. За тэгээд эдгээр өөрчлөлтүүд нь ерөөхдөө бол нэлээд эерэг бай гэсэн үг. Таны ирээдүйн төлөлт ингээд хийгдэж байгаа өөрчлөлтүүд гэсэн үг. Яг одоо яг жоохон муухай байж магадгүй. Гэхдээ ирээдүйд маш их юм том эерэг өөрчлөлт гэсэн үг. Таны хязгаарлаж байсан тогтсон дүрм журам зуршлаасаа салж эрх чөлөөтэй болох болно. Чөдөрлөгдөөдсэн ямар нэгэн ажил байх юм бол тэрнээсээ сална гэсэн үг. Одоо сая дөрөв дээр болохоор зэрэг маш их ажил хийгээд байсан шүү дээ. Ингээд маш их ажилласан тэр ажилласаа салаад эрх чөлөөтэй болно гэсэн үг. Ажилласаа гарах ч юм тий. Тэр нь яг өөрчлөлт болчихлоо шүү дээ. Гадаад өөрчлөлт. Тэгэнгүүт ажилласаа гарах болохоор зэрэг хувь хүн яг тухайн мөчөд муухай шүү дээ. Угаасаа ажилгүй болчихлоо. Гэхдээ ирээдүйд нь илүү сайн байх магадлал өндөртэй. Өөр сайн ажил олох магадлал өндөртэй гэсэн үг. 5 дугаар жил нь яг өөрөө эрх чөлөө гэж байгаа учраас ингээд сэтгэлгээний эрх чөлөөнөөс гадна хөдөлгөөний эрх чөлөө гэдэг хоёул ингээд агуулж байгаа гэсэн үг. Тэгэхээр яг ингээд юу хүснээ бодох хэрэгтэй л гэж ойлгож болно л доо. Тэгээд хаашаа явмаар байна. Тэгээд тэрийг ингээд хий. Ингээд эрх чөлөөг мэдэр тийм жил гэсэн үг. Зүгээр л өөрийгөө суултай. Биес болтой байна. Тэгээд ерөөдөө бол яг ингээд ганцаараа байх үедээ байгаад, найзуудтайгаа байх үедээ байгаад, яг ингээд тэнцвэртэй байгаад зүгээр яг юу хүснээ хийгээд өөрийгөө эрх чөлөөтэй байлгах хэрэгтэй тийм жил юм байна. За тэгээд өөрчлөлтүүд гарч байгаа шүү дээ. Өөрчлөлтүүд гарч байгаа бол яг тэрийг маш ингээд хариуцлагатайгаар хүлээн авахыг заадаг тийм жил. За тэгээд шийдэмгий байдал болон өөрийнхөө сахилах батыг бэхжүүлэх хэрэгтэй тийм жил юм байна. За тэгээд нэгэн зэрэг олон зүйл хийхгүй байх хэрэгтэй тийм зөвлөгөө өгж байгаа. Тэгээд дөрөвдөр болохоор зэрэг нэгэн зэрэг олон зүйлийг
хийгээд амжилтанд хүрсэн шүү дээ. Гэхдээ 5 дээр болохоор зэрэг тийм зүйл юусоо байхгүй. Яг ингээд нэг барьсан зүйлээ аваад тэрийг ингээд чанаржуулах хэрэгтэй гэсэн үг. За тэгээд зорилгодоо анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Ийшээ тийшээ ингээд эмх замраагүй зүйлсэд анхаарлаа сарниулах хэрэггүй. Маш их юм урам зоригтой болох хэмжил юм байна. За тэгээд ингээд 5 дугаар жилийг яриад энэ эпизодоо дуусгая. За дараагийн эпизодоор 6, 7, 8, 9, 11 орох болно. Тэгээд тэр хүмүүс нь хүлээж аваарай гэж хэлье. Тэр эпизод орчил та бүхэн өмнөх 1 2 3 4 5 дугаар жилдээ жоохон төгөлтэй гээд би яг юу хийчих вэ гэлээ. Би юу хийчихвэ. Би яг хин байваа гэж. Тэгтээ ингээ яг бодсон чи би 4 дугаар жилд ер нь жоохон зовсон юм байна. Тийм үү. Ер нь надад жоохон хэцүү жил хийсэн санагдав. Ер нь ингээд хараад дээр би яг л чихэн хэрэгчлээг олсон аа би үнэхээр мэдчихэв. Үнэхээр л өөрөө сул тавьсан юм байна. Ер нь энэ жилүүд дээр болохоор зэрэг 4, 7, тэгээ 9 дугаар жил хамгийн хэцүү жил гэж ер нь л явж байгаа. Яа би хэцүү жил дээр явж байгаа. Би одоо болохоор зэрэг 1 дугаар жилээс гараа 2 дугаар жил рүү орох. Воо. Ямар гоё юм бэ. Жаргалын цаг вэ. Ой би 9 дээрээ их зовж байхад нэг рүү орсон. Нэг гэхдээ нилээн бас ингээд зуурамтай амаргүй олон амаргүй жил. Нилээн амаргүй яг баг 7 молоо шиг л нилээн жоохон хэцүү жил байла. Нилээн хэцүү боллоо. Маш их зүйл боллоо. Тий. Тэгээд одоо бол тий яг би болохоор зэрэг ингэж боддог байхгүй юу. Яг ингээд төрсөн өдрөөс хойшоо яг ингээд тооцож үзэх хэрэгтэй. Тухайн жилээ одоо миний төрсөн өдөр яг үнэндээ яг ингээд одоо би чинь ихрээ орд штэ. Одоо болохоор зэрэг загсны орд байгаа. Тэгэхээр миний төрсөн өдөр болоогүй байгаа. Тэгэхээр би 2025 оны нэг тоотой жилдээ одоо хүртэл явж байгаа гэсэн. Сүүл чи одоо нэг дээр явж байгаа юм тий. Тийм би нэг дээр явж байгаа. Төрсөн өдөр хүртэл нэг дээр юм байна тий. За чи надад сал явахаар. Одлаа. Тэгэхдээ ер нь бол яг 1-5 оны жилийг би яг өөрөө үзэж туулсны хувьд нэлээд ганцаарцсан жил байсан. Яг яагаад ч юм уус өөрөө ганцаарлыг мэдэрсэн чи надаас холдсон чи надад дөөссөн подкаст ихэ байли гэсэн. Гэхдээ ер нь бол яг ингээд подкаст ихэ болох ч юм уу тиймэрхүү зүйл ер нь нэлээд бодсон. Бодрол байсан. Нэлээд бодсон. Тийм ер нь бол нэлээд яг өөртөө тулж ажилламаар байсан. Гэхдээ бас яг одоо хүртэл яг 100% ажиллаж чадаагүй юм шиг яг бодоод байгаа. Яг өөртөө яг тулж ажиллах гэж яг юу юм бэ? Тэр яг ингэ яг юу юм бэ гэдгийг би бас яг 100% мэдэхгүй байна. Би бас яг жим юм явж эхэлсэн. Бас нэлээ их зүйл бас яг өөрөө бас юм байна. Яг хамгийн том зүйл нь бас яг нэлээ ганцаарсан юм байна. Гэтэ тэр хийснийхээ хэрээр бас яг өөрөө нэлээд бие даасан болсон юм шиг байна. Би яг тэгэж бодож байна. Яг бусдаас нэлээд амар тэгэж туслалцаа нэг амар тэгэж гоохгүйгээр би яг яагаад ч юм энэ жил нэлээд нэг үнэг за угаасаа хинээс тусламж гоохгүй би яг ингээ ганцаараа угаасаа хийж чадна гэсэн нэг юм тийм үзэл бодолтой ер нь бол болцсон байсан юм байна. Яг ингээ бодоод үзсэн чинь тэгээд ер нь бол нэлээд таарч байна гэж бодоод байна. Тэгээд одоо 26 онд бас хайр дурлалтай учрах юм шиг байна. Тэгэж үгүй. 26, 27 онд би жил явахтай байна би. Байна. Манай подкаст илүү сайн явах юм байна уу? За тэгээд энэ дугаарыг сонсон маш их баярлалаа. Тэгээд 4-ийн тотой жилд гарч байгаа хүмүүстээ сend hug тэгээд тэсэрээ төвчээрээ даваал гард юм дөө. Тэгээд дараа жил эрхчлөөний жил байгаа шүү. Эрхчлөө рүүгээ орно. 1-ийн тотой жил ч гэсэн нэлээд жоохон амаргүй байсан. Тийм болохоор нэгүүддээ бас яг тэрвэрлэлт илгээе. Тэгье. За тэгээд ганцаардал гэдэг бас яг байх хэрэгтэй. Тэгэж үгүй. Баярлалаа. Би чамайг. Тэр нь бол хүн яг ганцаараа байх хэрэгтэй байт юм байлээ. Тийм зүйл болгосон. За амар олон зүйл яриад. За баярлалаа.